Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Үлзий Мөнхтэй хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдвээр ярилцсанаа. За та бүхэнд өнөөдөр миний хүргэе. За зам тээврийн ослын улмаас сүүлийн 10 жилд буюу одоо 2011 оноос 2021 оны хугацаанд нийтдээ одоо 10,332 хүүхэд зам тээврийн ослд хүрсэн байгаа. Эдгээрээс 485 хүүхдийн одоо амь нас хүрсэн гэсэн статистик үзүүлэлт байдаг. Зам тээврийн нийт ослын нийслэлд одоо 3858 буюу нийт 85% нь бол үлдэгдсэн байна. За орон нутагт бол одоо үлдсэн 15% ингээд тохиолдсон байна. Тэгэхээр бол зам тээврийн ослд одоо хүрсэн нийт хүүхдүүдийн нас болон хүүсээр ингээд аваад үзэх юм бол нийт одоо хүүхдийн 58% нь бол эрэгтэй хүүхэд байсан байна. За 42% нь бол эмэгтэй хүүхэд. Насаар нь аваад үзэхээр бол нийт одоо 45% нь буюу 4641 хүүхэд болвол ингээд 7-аас 14 насны хүүхэд, 17% нь болохоор ингээд 15-аас 17 насны хүүхэд, за 0-аас 6 насны хүүхэд бол ингээд 38% зам тээврийн ослд хүрсэн байна. За ямар шалтгааны улмаас хүүхэд зам тээврийн ослд орж байна вэ? Явган зорчигч буюу одоо алхаж явж байхдаа тийм явган явж байхдаа бол 70% нь ингээд ослд хүрсэн байна. За зорчигч хэлбэрээр буюу тээврийн хэрэгсэл сууж байхдаа үедээ бол ингээд 27% зам тээврийн ослд хүрсэн байна. За ингээд ундуу дугуугаар одоо унж явах үедээ ослд хүрсэн хэлбэр нь бол нийт 2.9% буюу байна. Тэгэхээр бол энэ статистик үзүүлэлтээс ингээд аваад үзэхэд бол явган зорчиж явах үедээ бол хүүхэд хамгийн их зам тээврийн ослд хүртдэг байна. Одоо зам тээврийн ослын улмаас ингээд насан туршдаа бие махбодын болон одоо сэтгэл санааны хохиролд орж цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсэж байгаа. Зам тээврийн ослоос хэрхэн сэргийлэх вэ? Хамгийн нэгдүгээрт өөртөө хамааралтай одоо гэрлэн тохиог мэдэх шаардлагатай. Тэгэхээр бол замын хөдөлгөөний зохицуулах гэрлэн тохио болон тэдгээрийн өнгөний талаар одоо хүүхдүүдэд ойлгож тайлбарлаж өгөх те. Одоо ногоон өнгө нь яв гэсэн утгатай. Одоо тээврийн хэрэгслүүд зөвхөн өөр зориулсан ногоон гэрэл хасахад явдаг. Улаан өнгө нь зогс гэсэн утгатай. Улаан гэрэл хасахад бүх тээврийн хэрэгсэл зогсно. Энэ үед бол ногоон өнгө хасахад бол одоо явган зорчигч зориултынхаа одоо явганы гарцаар гарах ёстой. За шар өнгө бол хурдан хас гэсэн утгатай. Одоо хэрвээ шар өнгө хасах юм бол тээврийн хэрэгслийг хурдан хасаж зогсоход бэлдэх ёстой. Буюу одоо зогсоход бэлдэн гэсэн үг. Тэгэхээр бол хүүхдтэй гэрлэн тохионы одоо зохицуулалт зориултыг заавал тайлбарлаж ойлгож хөвшүүлэх шаардлагатай байна. Хүүхдүүдтэй мөн зориулаа тий алхавчгүй хүний дүрстэй одоо ногоон гэрэл явган зорчигч явж болно гэсэн утгатай. Энэ гэрлийг хасахтал зөвхөн одоо зам хөндлөн гарна. Явган зорчигчийн ногоон гэрэл хассан ч гэсэн одоо зам гарахтаа мөн замынхаа хоёр талыг заавал одоо харж шалгах хэрэгтэй. За зогсчгүй хүний дүрстэй улаан гэрэл одоо явган зорчигч явж болохгүй гэсэн тэмдэгтэй тий. Тэгэхээр бол явган зорчигч улаан гэрэл хасан үед бол хэрхэд зам хөндлөн гарч болохгүй, зам одоо хөндлөн гарах гэж оролдож болохгүй байна. Тэгэхээр бол хүүхдүүдэд тээврийн хэрэгслийн болон одоо явган зорчигчийн гэрлэн тохионы ялгаа өнгөний талаар сайд дээр хийлж ойлгуулж өөртөө мөн ингээд зам гарахтаа тогтмол асууж тий хөвшүүлэх шаардлагатай. Тэгэхээр бол эцэг эхчүүдэд бас энэ талаар ойлголт өгөөрэй гэж зөвлөмөр байна. За хүүхдүүд маань мөн одоо зам хөндлөн гарахтай те зогс хар тэгээд яв гэсэн дүрмийг баримтлах ёстой. Зам хөндлөн гарах үед бүрдээ одоо гэрлэн тохиог харах мөн одоо явган үний гарцаар тогтмол гарч явахыг сурах шаардлагатай. За баруун болон зүүн талаас ямар нэгэн одоо тээврийн хэрэгсэл ойртож ирж байгаа хэрэг шалгаж за хэрэг ирж явах юм бол заавал түүнийг өнгөрүүлсний дараа ер нь бол явах шаардлагатай. Хизээж урдуур нь гүйж явах гэж оролдож болохгүй. За мөн одоо зогсож байгаа хоёр машины хооронд мөн ингээд гарч болохгүй тий. Одоо төгжрэлтч гэдэг юм гэрэл тохионоор зогссон байгаа машины хооронд хүүхдүүд нь маш их ингээд гүйж гардаг. Ингэж бол хизээж болохгүй байхын заавал явгууныхаа гарцаар ногоон гэрлээр гарах хэрэгтэй байна. Бага насны хүүхдээ мөн зам хөндлөн гарахдаа заавал гараас нь хөтөлж гарах шаардлагатай. Одоо гэрлэн тохион дээр ганцаараа зогсож байгаа бага насны хүүхэд зогсож байгаа юм бол хөтлөөж гэдэг юм уу дагуулаад бас гараарай гэж зөвлөмөр байна. За хүүхдүүдэд мөн хизээч одоо зам руу гинт орж болоо ингээ гүйж зам гарахгүй байх талаар зөвлөж хэлж сануулаарай. Зам дээр мөн одоо анхааралтай тайван байж гүйж те яарч
явж байгаа тээврийн эрслийн урдуур, зогсож байгаа тээврийн эрслийн урдуур гүйж гарахгүй байх талаар заа сургаарай гэж эцэг эхчүүдэд зөвлөмөр байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй дүрмийг баримталж 12 хүртэлх насны хүүхдийг бол зориултын суудалд суулгаж хэвших шаардлагатай. Суудлын бүсийг бас тогтмол хэрэглэж хөвшүүлэх шаардлагатай хань. Тэгэхээр бол та хүүхдээ зориултын суудалд суулгаж суудлын бүс хэрэглэснээр ослын үед гадаг шидэгдэх бэртэж гэмтэх эрсдлийг бол 80 хүртэлх хувиар бууруулдаг байгаа. Тэгэхээр бол 12 хүртэлх насны хүүхдүүдэд бол заавал хамгаалтын суудалд суулгаж хөвшүүлээрэй гэж та бүхэн зөвлөмөр байна. За мөн хүүхдийг бас арын суудалд суулгаж суудлын бүсийг тогтмол зүйлээрээ зөвлөмөр байна. Мөн эцэг эхчүүд асраа хамгаалагч нийт жолооч нормал ер нь бол хороолол хотхон сургуулийн орчмын бүс дотор буюу ингээ хүүхэд их байдаг бүс тээврийн эрслийн хурдыг цагт 20 км-с хэтрүүлэхгүй явах шаардлагатай. Хүүхэд бол гинт ингээгүйгээд гараад ирдэг тийм үед бол тээврийн эрслийн хурдыг бол 20 км-с хэтрүүлэхгүй явахыг зөвлөж байна. За мөн хүүхэд маань ер нь бол маш эмзэг зорчигч байгаа хүүхдийн захын харааг бүрэн хөгжиж гүйцээг байдаг. За сонсголын чиглэл нь ерөөдөө хөгжиж гүйцээгүй. За намхан нуруутай харагдах юу нь бас хязгаарлагддаг. За мөн хүүхдийн мэдрэмж нь бас хязгаарлагдмал байдаг. За аливаа үйлдэлийн үр дагаврыг нэрвцүүлдэггүй зам хөндлөн гарахтаа орчноо ерөөсөө сайн хардаггүй. Шууд л ингээл хурдан гүүгээл гардаг. За мөн анхаарал нь маш хурдан сарндаг гэсэн байгаа Мөн замын хөдөлгөөнд гинтийн өөрчлөлтөд хурдан хариу үзүүлэх чадвар ерөөдөө бол хязгаарлагдмал байдаг байна. Тэгэхээр бол хүүхэд маань энэ бол маш эмзэг, маш гинэн, маш хурдан тийм болохоор бол тээврийн эрслийн жолооч эцэг их асраа хамгаалагч маань бол хүүхдтэй байнга аюулгүй дүрмийг ягштал зөв сайтар цээжлүүлэх жолооч нар маань маш болгоомжтой тээврийн эрслийн хурдыг бас зохицуулж яваарай гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Үлзий мөнх хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдвээр ярьлаа.